Сайн байцгаана уу? Бүгдээрээ математикийн мянган бодлого гарсныг бол мэдж байгаа тийм ээ. За математикийн мянган бодлогоны 3 дахь багц болох математик 3-ын 14-өөс 28 дахь бодлогын бодлтыг хурцлуулаа авч үзье. За тэгвэл 15 дахь бодлого маань болохоор p(x) тэнцүү 5x кубээс хасах нь 3x квадрат нэмэх нь 17x хасах нь 7 гэсэн олон гишүүнт нь x-ээс хасах нь 1 хуваахад гарах үлдэгдлийг олоорой гэсэн. За бодлтыг харъя. За ер нь бол p(x) олон гишүүнтийг маань x-ээс хасах нь 1 хуваахад ямар нэгэн олон гишүүнт ноогдоод нэмэх нь b үлдлээ гэж ингэж бичдэг тийм ээ. Өмнөх бодлон дээр ч гэсэн харсан. Тэгэхээр үлдэгдлийн олоорой гэхээр энэ b-г яана гэсэн үг. Олоорой мэдээж шумуу олон гишүүнт хувааж байгаа юм чинь b гэсэн сул тоо байх нь шүү тийм ээ. b-г болох нь. Тэгэхээр b-г болохын тулд энэ урд нь байгаа x-ээс хасах нь 1-ийг үржих нь ax гэснийг алга болох хэрэгтэй байгааз. Тэгэхээр яаж алга болох вэ гэвэл x-ээс хасах нь 1 маань тэг байх боломжтой. Тэ? Тэгвэл энэ үржигдэхүүн маань алга болоод ганцхан b үлдчихэв. Тэгэхээр хэдүүд x-ээс хасах нь 1 нь тэг болох вэ гэвэл x-ийн оронд 1-ийг оруулах тэг болно. Тэгэхээр x-ийн оронд 1-ийг оруулчих юм бол p(1) маань байх нь b-тэй тэнцүү, үлдэгдэлтэй тэнцүү болтойх нь тийм ээ. Тэгэхээр одоо цөмөрөө p(x) гэхээс олон гишүүнтийнхаа x-ийн оронд яах нь 1-ийг орлуулад манай үлдэгдэл гарах нь. За үүнийг бол Безүгийн теоремоор бас бодож байгаа тийм ээ. Тэрийг 12 дугаар ангийн эхний хуулиарт бол үзэж байгаа. За ингээ x-ийн оронд цөмөрөө 1-ийг орлуулчих юм бол 1-ийг ямар ч зэрэг төвшүүл 1-ээр үржихэд өгтөө өөрөө яах нь гардаг тийм ээ. За тэгэхээр 5-аас 13-ыг хасаад нэмэх нь 17 хасах нь 7 болох нь. Өөрөөр хэлбэл коэффициентийн нийлбэр болно шүү. Тэгэхээр 5-аас 13-ыг хасгаар чинь за 8 дээр 17 25-аас 7-ыг хасгаар биш b бороод чинь 5-аас 13-ыг хасгаар хасах 8 хасах 8 дээр 7-ыг 9 дээр 7-ыг хасгаар 2 бол таах нь тийм. Тэгэхээр үлдэгдэл маань 2 байх нь. Энэ одоо үржүүлэх ноогдор хэсэг маань их нь тэг болцохоор үлдэгдэл нь ингээд зөвхөн гараад ирэх нь тийм. За ингээд үлдэгдэл маань 2 боллоо. За 16 дугаар бодлогыг харъя. p(x) тэнцүү 4x квадрат дээр нэмэх нь ax квадрат нэмэх нь 11x нэмэх нь b олон гишүүнтийг x квадрат дээр нэмэх нь x хасах нь 2 олон гишүүнт хуваагддаг бол ab тогтмол байна. Хуваагдана гэдэг чинь үлдэгдэл яах нь байхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл энэ дээдлийн 15 дугаар бодлого дээр одоо x-с 1-ийн оронд юу гэж бичэх вэ? X квадратаас нэмэх нь x хасах нь 2-ыг үржих нь ямар нэгэн олон гишүүнд нэмэх нь тэг үлдэгдэлгүй гэдэг. Ингээ бас бодчих болно. Тэгэхээр энэнийг тэг байлгадаг x-үүдээ олоод бодчих гэсэн. За багш нь энэ тохиолдолд арай өөрөөр бодъё. За цөмөрөө багнан бичлэгээр хуваахыг бас үзсэн байгаа. Тийм учраас албаар багнан бичлэгээр хуваахыг бодож үзье. За тэгэхээр 4x-ийн 4 зэрэг ax квадрат нэмэх нь 11x нэмэх нь b-тэй x квадрат дээр нэмэх нь x хасах нь 2-т яах нь хуваая. За тэгвэл бид нар 4x квадратыг өгье. 4x квадратаа 4x-ээр үржихээр 4x-ийн 4 зэрэг 4x-ээ x-ээр үржихээр 4x-ийн куб 4x-ээ 2-оор үржүүлэхээр хасах 8x квадрат. За ингээд энийг хасчихъя. Тэгэхээр 4x куб 4 зэргүүд нь хурааглаа. Тэгэхээр a-гаас хасах нь 4 a-гаас хасах нь тэгэхээр a маань өөрөө a-гийн өмнөх коэффициент мартлын коэффициентийн маань хувьсагч маань x квадрат зэрэгтэй байгаа учраас куб зэрэгтэй ганцхан хасагдагчт л байгаа. Тэгэхээр хасах нэмхийн хасах 4x куб харин a-гаас хасах нь хасах 8 буюу хасахын нэмэх болгоомт a дээр нэмэх нь 8 гэдэг x квадратын өмнөх коэффициентийг гарч чинь тийм. За нэмэх нь 11x. За одоо тэгэхээр цөмөр хэдэр өгөх вэ? Хасах 4-өөр өгчээ. За хасах 4-өөр өгчөөр хасах 4-ийг x квадрат өгчөөр хасах 4x-ийн куб хасах 4-ийг x өгчөөр хасах 4x квадрат хасах 4-ийг хасах 2 өгчөөр хасах юм нэмэх 8x болоод бас мөн хасъя. Тэнгүүд x кубуд маань яах нь хураагдчихна. Харин энэ x квадратын өмнөх коэффициентууд маань юу болох вэ гэвэл a дээр нэмэх нь 8 хасах нь хасах 4-ийг хасахын нэмэх болоод a дээр нэмэх нь 8 нэмэх нь 4 x квадрат коэффициент болох нь. Харин сул гишүүн маань 11x-ээс 8x-ийг хасахаар 3x а дээрээс b гэсэн тоо бууж ирлээ тийм ээ. За тэгвэл одоо бид нар энэ 8 дээр 4-ийг нэмэх 12 тийм. Тэгэхээр a дээр нэмэх нь 12-оор өгчээ. За тэгвэл a дээр нэмэх нь 12-оор x-ийг квадратыг үржихээр a дээр нэмэх нь 12x квадрат
нэмэх нь А дээр нэмэх нь 12x хасах нь А дээр нэмэх нь 12. Мөн ингээ хасъя. Тэгвэл энэ x квадратууд маань яг нь хураагдчихна. Харин x-тэй маань 3x-ээс хасах А дээр нэмэх нь 12x болохоор нэг хаалтан дотор оруулчвал хасах А 3-аас 12x хасах 9. Ага хасгаагаас хасах нь 9 хаалтаа нэгээд хагаад үрчин x нэмэх нь суулгах шүү маань b-гээс хасах нь хас 2 гэхээр хасгахыг нэмэх болчих. B дээр нэмэх нь 2-ыг үрчин А дээр нэмэх нь 12. За энэ маань бол үлдэгдэлгүй гарсан гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ үлдэгдэл байгаа энэ бол маань тэг байх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо бүх юм тэг байх. X-ийн өмнөх коэффициентийг суулгах шүү маань тэг байх нь. За x-ийн өмнөх коэффициент буюу хасах 9-өөс хасах нь А нь тэг гэдгээс А тэнцүү гэдэг 9 болчтой. За тэгвэл одоо суулгах шүн буюу B дээр нэмэх нь 2 А дээр нэмэх нь 24 маань тэг байна те. За тэгвэл энд А-гийн хооронд хасах 9 орлуулчих юм бол B-гээс хасах нь 18 нэмэх нь 24 тэг буюу B тэнцүү хасах 6 гэж байна. Тэгэхээр А маань хасах 9, B маань хасах 6 гэж байна те. За 17 дахь бодлогыг харъя. P от x тэнцүү 8x куб дээр нэмэх нь ax квадрат нэмэх нь bx хасах нь 1 гэсэн олон гишүүнтийг x дээр нэмэх нь 1 хуваахад хуваагдах бөгөөд хуваагдах гэж байна. Тэгэхээр хуваагдана гэхээр үлдэгдэл бас яах вэ? Тэг байх нь тийм. Бөгөөд 2x дээр нэмэх нь 1-д хуваахад үлдэгдэл нь 1 гардаг бол a б тогтмол болно. За энийг бол багнам гişгээр хуваахаас илүү би зүгийнхаа теоремыг ашиглаж тийм үлдэгдэлд олон гишүүнтэй ашиглаж байна. Өөрөөр хэлбэл x дээр нэмэх нь 1 хуваахад ямар нэгэн олон гишүүнд оногдоод нэмэх нь b. Гэтэл b маань үлдэгдэл байхгүй учраас тэг байна. Тэгэхээр x дээр нэмэх нэг хуваахад тэг болох x дээр нэмэх нэгээ тэг болгохын тулд x-ийн хооронд хасныг ордуулахад үлдэгдэл маань яах нь тэгтэй тэнцүү байх нь. За ингэвэл x-ийн хооронд хасныг ордуулангууд А-гаас хасах нь b хасах нь 9 тэнцүү тэг боллоо. За бас дахиад бидэрт өгсөн өгдөл маань болохоор x дээр 2x дээр нэмэх нь 1 гэдэг үржигдэхүүнд бас хуваасан гэж. Тэгэхээр 2x дээр нэмэх нь 1 үржигдэхүүнээ одоо бас мөн адил энэ дээр тэгэхээр 2x дээр нэмэх нь 1-ийг үржих нь ямар нэгэн олон гишүүнд нэмэх нь 1 байх нь шүү дээ. Үлдэгдэл нь 1 гэсэн. Тэгэхээр эндээс 2x дээр нэмэх нь 1 гэдэг үржигдэхүүнд тэгтээ тэнцвүүлэх утгыг олох юм бол x тэнцүү хасах 2. Тэгэхээр p-гийнхаа x-ийн оронд нь яах нь хасах 2-ны 1-ийг яах нь орлуулад биччихвэл 8-ыг хуваах нь 2 хасах 2-ын куб чинь хасах 8 тий. Нэмэх нь А-г хуваах нь 4 хасах нь Б-г хуваах нь 2 хасах нь 1 маань 1 гэдэг үлдэгдэлтэй тэнцүү байх нь. Үлдэгдэл нь 1 өгнөс учраас. За эндээс юу бол таах вэ гэвэл энэ хоёроо хоошоо оруулах юм бол А-г хуваах нь 4 Б-г хуваах нь 2 маань 3-таа тэнцүү болох нь тий. За тэгвэл биднэрт ямар хоёр илэрхийлэл гарч байвал А-гаас хасах нь Б-н 9 А за энэ сүүлийнхээ хоёр тэгштэглийнхаа хоёр талын 4-өөр өччихжээ л да. Тэгвэл А-гаас хасах нь 2Б нь 12 тэнцүү. За энийгээ хооронд нь хасчаа. Тэгвэл А-гаас хасахаар А нь болчих тий. За тэгвэл хасах Б-гээс хасах нь хасах 2Б гэхээр чинь хасах нь нэмэх болоод Б тэнцүү хасах 3 болох нэ. За үүнийгээ Б-гийнхаа оронд хасах 3-ыг дээдлийнхаа тэгшгэлтэй оруулчих тий. Тэгэхээр болох А дээр нэмэх нь 3 нь 9 буюу А тэнцүү хэд байх вэ? 6 байх. Тэгэхээр А нь 6 Б-д хасах 3 гэсэн тогтмолтой болох нэ. За 18 дугаар бодлогыг харъя. X куб дээр нэмэх нь 4x квадрат нэмэх нь 7ax нэмэх нь 4a олон гишүүнтэй нэг хуваагч нь x дээр нэмэх нь a бол a-гийн утгыг олоорой гэж. Тэгэхээр нэг хуваагч гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ үржигдэхүүн маань ингээд 3 хуваагчтай ч юм уу байх нь ш куб зэрэг сарах юм бол. Тэгэхээр тэр хуваагч гэдэг маань хуваагдаад үлдэгдэл байхгүй гэсэн үг болгож шүү дээ тийм ээ. За тэгэхээр бас л нөгөө өмнөхөр хэлсэн шүү дээ тийм. Ямар нэгэн x дээр нэмэх нь a-дийнх нь хуваахад a x гэсэн олон гишүүнд ноогдоод b үлдэх хэвээр. Тэгэхээр b үлдэгдэл маань тэг гэж хуваагддаг учраас. Тэгэхээр юу гэсэн үг вэ? b ганцаар нь үлдэх юм бол a дээр нэмэх нь x дээр нэмэх нь a гэдэг үржигдэхүүнээ тэг болгохоор x-ээ олох юм бол x тэнцүү хасах a. За тэгэхээр p от x гэдгийнхаа x-ийн оронд нь хасах a-г тавиад одоо энэ олон гишүүнтэй орлуулчих. Тэгэхээр хасгаагийн куб нэмэх нь 4 үржих нь хасгаагийн квадрат нэмэх нь 7 үржих нь хасах а нэмэх нь 4a. Энэ маань тэгтээ яах тэнцүү ах хэрэгтэй байна. За багш нь тэгэхээр хаацаа задлаад зэрэгтэн дэвшүүлчлээ. Тэгэхээр хасгааг куб нэмэх нь 4a квадрат хасах нь 7a нэмэх нь 4 тэгтээ тэнцүү ах. За бүгдээрээ
тэгштэглийг бодох бол та. Тэгэхээр эндээс харахад зэрэг нь 3 ба авчин 3 ба түүнээс багш битэл байна тий. За тэгэхээр хасах хааг халтнаас гаргачих. Тэгвэл хасах хааг үржих нь а халтаа нэгээд а квадратын 3а хасах нь 4 халтаалаад тэнцвэртэй болно. Яагаад нөгөө тэмдэг нь өөрчлөгдсөн бэ гэвэл хасах хааг халтнаас яах нь гаргасан байгаа тий. За ингээд ийм хоёр юмны үржүүр тэг байна гэдэг чинь нэг бол а тэг байж болно, нэг бол энэ хаалтан доторх маань тэг байж магадгүй тий. За хаалтан доторх маань тэг байна гэдэг чинь өчтгөн задлах юм бол а дээр нэмэх нь 4, а-гаас хасах нь 1 2-ын үржүүр чинь тэг байх юм шүү. Тэгэхээр энэ хоёр тооны үржүүр тэг байна гэж тусуур нь тэгтэй тэнцүү. Тэгэхээр а дээр нэмэх нь 4 тэгтэй тэнцүү байхын тулд а тэнцүү хасах 4 байж болно. Эсвэл а-гаас хасах нь 1 тэгтэй тэнцүүнээс а тэнцүү хасах 1 байх нь. Тэгэхээр а маань 3 утга гарах нь шүү. Тэг хасах 4 1 гэсэн утга гарч байна тийм ээ. За 19 дугаар бодлогыг харъя. За f of x гэсэн олон гишүүн юу арсенал функц үнэтэй. За энэ маань 4x квадрат дээр нэмэх нь 12-ийг хуваах нь x дээр нэмэх нь 1-ийг үржих нь x-с 3-ын квадрат. Энийг ийм хэлбэр задлаад а б c-г болоорой гэсэн. За тэгвэл энийг ийм хэлбэр задлах нь. Тэгэхээр ижил хуваар өгөхөөрөө цөмөрөө яах нь x дээр нэмэх нь 1 гэж байна а хуваах нь. Тэгэхээр бид нарт нөгөө ижил хуваар өгөхийн тулд x-ээс хасах нь 3-аар яах нь а-га ижил хуваар өгөх нь тий x-с 3-ын квадрат. А харин b дээр болохоор ямар ижил хуваар өгөх юм бол x дээр нэмэх нь 1 эндээс x-с 3 гэсэн нэг зэрэгт байгаа учраас энэ хоёрыг өгөх нь. А нэмэх нь c дээр бол x дээр нэмэх нь гэсэн ижил хуваар өгөхөд энэ бутгатайгаа явах нь тэнцүү гарах нь. За ингээ хуваарууд бүгд тэнцүү учраас би хүртүүрүүдийн хооронд нь яг тэнцүүлээ. 4x квадрат дээр нэмэх нь 12 чинь. За нөгөө а гүржих нь x-с 3-ын квадратыг хаалтан задлагдсан байна. А b гүржих нь энэ хоёр хаалтаа задлаад үржүүлсэн байна. Нэмэх нь c гүржих нь x дээр 1 боллоо. За эндээс цөмөрөө x квадратын өмнөх коэффициентэд тэнцүүлээ. Тэгэхээр тэнцүүгээ адилтгахын уртд бол x квадратын өмнөх коэффициент маань болохоор 4 байна. Харин тэнцүүг адилтгахын хойдолд x квадратын өмнөх коэффициент маань эндээс a гарна, эндээс b гарна. За тэгэхээр a дээр нэмэх нь b болно тий. За x-ийн 1 зэрэгийн өмнөх коэффициентээр харахад адилтгахын өмнө бол x-ийн 1 зэрэг байхгүй байгаа учраас тэг. Харин адилтгахын хойдолд болохоор x-ийн коэффициент маань энэ a-г хасах 6x үржих хасах 6, b-г хасах 2x үржих хасах 2b, c-г x-ээр үржих c гэсэн. Тэгэхээр хасах 6-аас хасах нь 2b, хасах нь нэмэх нь c маань тэгтэй тэнцүү байна. За суул гишүүн буюу x-ийн тэг зэргийн өмнөх коэффициентэд тэнцүүлээ. Тэгэхээр адилтгахын өмнө суул гишүүн маань нэмэх 12 байна. Харин адилтгахын хойдолд манай суул гишүүн маань a-г 9-оор үржих гарч чинь 9a тий. b-г хасах 3-аар үржих гарч чинь хасах 3b, c-г 1-ээр үржих гарч байгаа c боллоо. За ингээ 3 өвчтэй 3 дэштэй системээ яг нэг а устж бодож болно. Эсвэл цөмөр орлуулаа бодож явах нь болно. За багш нь юу авлаа? Хамгийн дундлих болон хамгийн сүүлийн хоёр тэгштэглийг аваад хооронд нь яах вэ? Хаслаа. За тэгвэл 12-оос тгийг хасгаар чинь тэг 12 те 9-өөс хасах нь хасах 6 гэхээр чинь хасгасгын нэмэх гээд 15а. Хасах 3b-гээс хасах нь хасах 2b хасгасгын нэмэх боллоо. Хасах b болно. Цэнүүд нь устчих те. За тэгвэл бидний анхны тэгштгэл бол а дээр нэмэх нь b 4. Сая гаргаж ирсэн 15а-гаас хасах нь b 12 гэсэн тэгштлээ хооронд нэмчихье. За тэгвэл нэмүүл юу болох вэ? 16а тэнцүү 16 буюу а тэнцүүний гарлаа. Тэгэхээр нэг дээр хэдийн нэмбэл 4 гарах вэ гэвэл эндээс юу болох нь b тэнцүү 3 гарлаа. За тэгэхээр а b-гээ цөмөрөө 1 3 болчихж байгаа юм чинь цөмөрөө энэ дундлын тэгшгэлтэй холбуулж а-гийн хоорондыг b-гийн хооронд яах нь 3 ардуулах юм бол хасах 6-аас хасах нь 6 нэмэх нь c тэнцүү тэгдээс c тэнцүү 12 боллоо. За эндээс а дээр b-г нэмээд c-г нэмээд болоорой гэсэн учраас 1 дээр 3-ыг нэмлээ 4 дээр 10-ыг нэмлээ 16 гэсэн хариу гарах нэ. За одоо дараах бодлогыг бодъё. Дараах удиргааны хялбар нийлбэр хэлбэр задлжээ. Зөв харгалзуулаарай гэж. За эндээс цөмөрөө бодлолтыг харъя. За нэгдүгээр бодлогын харангуут хүртүүр буюу энэ удиргааны дэдэл маань x-ийн 4 зэрэгтэй. Харин хуваар маань x квадратаа x үржихээр чинь x кубтай байхгүй. Тэгэхээр дээд хүртүүр маань 4 зэрэгтэй, хуваар маань куб зэрэгтэй байна гэдэг чинь хуваахад анамжлахаар ингээ хуваахад бол мэдээж нэг x-тэй нэг тоо оногдох юм. Тэгэхээр x гэж. Тэгэхээр энд хариун дундаасаа харахаар бол бүхэл хэсэгтээ 2-ын хариу b болон d вэ. Тэгэхээр бүхэл хэсэгт маань нөгөө x-ийн 4 зэргийг x-ийн кубтэй юмд хуваахад x заавал оногдож байгаа учраас манай
хариу нэгдүгээр болгоны маань хариу бол B. Яагаад гэвэл A x дээр нэмэх нь B гэнэ бүхэл хэсэг нөх нь шүү дээ. Бүхэл хэсгээ заавал x гэдэг үгжигдүү агуулсан байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүртэр маань 4 зэрэгтэй, хуваар маань 3 зэрэгтэй хуваахаар яаж ч утсан нэг x гэсэн бүхэл тоо оногдох юм тий. За тэгэхээр ингээд нэгийг B болоо харж байгаа юм. За хоёрдугаарханд харангууд хүртэр маань x кубтэй, хуваар маань x кубтэй байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа хүртэр хуваар нь хамгийн их зэргүүд нь адилхан байхаар хуваахаар ямар нэгэн бүхэл тоо оногдно тий. X оногдохгүй. Жишээлбэл одоо 1 ч гэдэг юм уу тийм тоо оногдох. Тэгэхээр бүхэл хэсэгтээ бодлого бол эндээс BD гэсэн. B маань бол X агуулсан болохоор биш. А D маань болохоор яах нь A гэсэн зүгээр ганц тоо агуулж X гэсэн хувьсагч яах нь агуулаагүй тий. Тэгэхээр манай хариу маань 2-ийн D болтой. За ингээ 3, 4-р бодлого ингээ харсан чинь хуваар нь 3-ын хуваар нь x куб 4-ийн хуваар нь x куб хоёулаа x кубтэй. Харин хүртэрүүд нь өөрөөс нь дандаа бага тонууд байна тийм x квадрат x гэсэн. Тэгэхээр хүртэрийн маань зэрэг нь хуваараасаа бага байх юм бол хялбар арснаа бутахын шууд задлагдах тийм ээ. Тэгэхээр ингээ харангуут харианаас нь харах юм бол AC2 маань яг адилхан байгаа байхгүй адилхан. Тэгэхээр манай 3-ын маань хариу А ч гэж магадгүй С ч гэж магадгүй. Хоёул нэг гэсэн тийм. А 4-ийн маань хариучсан Б ч гэж магадгүй С ч. Юу вэ? Энд чинь А ч гэж магадгүй С ч гэж магадгүй 4-ийн маань хариу тийм. Энд алдсан байна. За тэгэхээр ийм байх нь. Тэгэхээр нөгөө сонгуульт тестэн дээр орж ирвэл мэдээж хэрэг одоо эдний аль нэг л А дээр нэг С дээр байх байлгүй. За 21-р бодлого энэ илэрхийллийн хялбар арцны бутгаа нийлбэр задлаарай гэж. За тэгвэл зөвхөн өмнөх бодлогын дагуу бодох юм бол энэ хүртэрийн зэрэг маань бол эндээс квадрат, эндээс x гэдэг чинь куб зэрэгтэй. Хуваарийн зэрэг маань куб, хүртэрийн зэрэг маань квадрат байгаа байхгүй. Тэгэхээр хуваарийн зэрэг нь хүртэрийн зэрэгээс яах нь их байгаа бол шууд хялбар бутгаан задал. За тэгэхээр А хуваах нь x-ээс хасах нь 1-ээс хасах нь яах нь x. За нэмэх нь b хуваах нь. За энэ нөгөө хэрэв бүхэл ийм квадраттай байх юм бол x дээр нэмэх нь 3. Дараачих нь 2x дээр нэмэх нь 3-ын квадрат гэж ингэж хуваарийг задалдаг. Тэ? Тэгэхээр дээдлэлдээ бол a b c гэсэн тогтмол тоотой байна гэж задардаг байгаа тийм. За эндээс бас муу адил нөгөө ижил хуваарийг өгчээ зүмөрөө. За тэгэхээр болох a-даа бол 2x дээр нэмэх нь 3-ын квадратаа өгчнө. b-дээ бол x-ээс хасах нь 1-ээс хасах нь яах нь x 2 дээр нэмэх нь 2x дээр нэмэх нь 3 өгчнө. c-дээ бол x-ээс 1 өгчнө. За ингээ хуваарууд хоорондоо яах нь тэнцсэн юм чинь. За ингээ хуваарууд нь хоорондоо ижлэхэн болсон юм чинь хүртэрүүдийн хооронд нь тэнцвэлээ. Өчиг өгшин дараа. За тэгвэл юу бол таах нь. Задлцсан байна те. Эхлээд цөмөрөө энийгээ 7 хэмээрээ задлаад энэ хаалтаа задлаа үржүүлсэн. За тэгээ хүртэрүүдийн хооронд нь тэнцвүүлэхдээ хүртэрийн маань эхний адилтгтын маань хүртэр дээр x квадратын өмнөх коэффициент бол 8 байна. Харин дараагийн адилтгтын маань хойдлын тэнцвэр адилхан x квадратын өмнөх коэффициент маань 4a хасах 2b байна тийм ээ. За харин сул нэгдүгээр нэг зэргийн олон гишүүнт байгаа нь. Тэгэхээр хүртэр адилтгтын маань өмнөх хүртэр маань болохоор x-ийн өмнөх коэффициент нь 9. Харин адилтгтын маань хойдлын x-ийн өмнөх коэффициент маань a-г 12 үржих 12 байгаа юм тий. Дахиад b-г хасах x-ээр үржих хасах b гарна. c-г x-ээр үржих хасах c гарна. Тэгэхээр 12-аагаас хасах нь b хасах нь c болох нь. За сул гишүүн буюу x-г гишүүн маань адилтгтын өмнө бол 8 байна. За харин адилтгтын адил маань бол a-г 9-оор үржихэд гарах юм байна. b-г 3-аар үржихэд гарах юм байна. c-г 1-ээр үржих байна. Тэгэхээр 9a дээр нэмэх нь 3 b хасах нь нэмэх нь c бол таа. За эндээс цөмөрөө 3 гишүүнтэй 3 гишүүн системээ бодъё. За тэгэхээр дундлын гишүүнийг авчиж. Дундлын гишүүнийг 12a дээр нэмэх хасах нь b хасах нь c 9-тэй тэнцүү тийм. За хамгийн сүүлийн гишүүнийг бас авчиж. 9a дээр нэмэх нь 3b нэмэх нь c тэнцүү 8. За энийгээ хооронд нь шууд нэмчи да. За нэмчи. Тэгвэл юу болох вэ? 21a дээр нэмэх нь 2b тэнцүү 17 болчих юм шүү дээ. За ингээд 21a дээр нэмэх нь 2b нэмэх нь 17-гоо хамгийн ихний тэгштгэл болох 4a дээр хасах нь 2b 8 гэдгийн хооронд нь дахиад бас нэмчи. За тэгвэл юу болох вэ? 21a дээр 4a 25a маань бас 25-тай тэнцүү. Эндээс a тэнцүү 1 гарлаа. За тэгвэл одоо хамгийн ихний тэгшгэлийнхаа a-гийнхаа оронд 1-ийг орлуулчих юм бол 4-өөс хасах нь 2b тэнцүү 8 буюу эндээс 2b маань хасах 4-тэй тэнцүү. Эндээс
маань хасах 2 тэнцүү. За энийг дуудлын гишүүн бол 12А-гаас хасах нь B, хасах нь C-ийн хооронд А-гийн оронд 1, B-гийн оронд хасах 2-ыг оруулчвал 12А дээр нэмэх нь 2 хасах нь C-9 болно. Эндээс C тэнцүү хэд байх нь 14-с 5 тий. За ингэхээр манай хялбар олон гишүүнт маань А-гийнхаа оронд яг нь 1-ээ, B-гийн хооронд хасах 2-оо, C-гийн хооронд 5 оруулах тийм болно. Өөрөөр хэлбэл энэ илэрхийлэл маань ийм хялбар утгааны хэлбэрт яг нь задрах нэ гэж хэлэх нь тий. За дараачих нь 22 дугаар бодлого харъя. За ямар нэгэн олон гишүүнт байна тий. P от X олон гишүүнтийг X дээр нэмэх нь 1 хуваахад ноогдор нь 3x-ээс хасах нь 1, үлдэгдэл нь X дээр нэмэх нь 3 бол ихэд бас олон гэж. За тэгэхээр нэг өмнөх бодлогууд дээрээс ярьж байсан шүү дээ. Хуваагчигаа ноогдроор нь үржээд үлдэгдлээ нэмдэг гэсэн тийм ээ. Тэгэхээр манай хуваагч маань X дээр нэмэх нь 1 байгаа. Тэрийг ямар ноогдор оногдсон бэ гэвэл 3x дээр нэмэх нь 1. Энэ хоёроо үржүүлээ. Нэмэх нь үлдэгдэл X дээр нэмэх нь 3 яах нь нэмчихье. За тэгэхээр одоо энэ хаалтаа задлахаар X-ийн квадратын хаалтаа задлахаар 3x куб 3x хасах x квадрат хасах нь 1 үлдэгдэл болох X дээр нэмэх нь 3 нэмчихье. За ингээд нэмэгдэхэд янзлах юм бол 3x кубээс хасах нь x квадрат 3x дээр x нэмэх нь 4x нэмэх нь за 3-аас 1-ээс гаж 2 тий. За ийм олон гишүүн гарах нэ. Ингээ болох нь 22 бодлого маань. За 23 дугаар бодлого харъя. А-гийн n зэрэг нь B адилтгалыг логарифмын хэлбэрт яагаад шилжүүлээрэй гэж. За тэгэхээр зэргийн суурь А маань илтгэгчийн суурь А маань логарифмын суурь болдог илтгэгч. За тэгэхээр А-гаа ийш ингээ шилжүүлээд юу тэнцвэдэг бол логарифм А суурьтай B бол таардаг байна тийм. Эндээс логарифмын тодорхойлолтоор явж байгаа шүү дээ тийм ээ. А-гаа ийш ингээ шилжүүлчихээр зэрэг маань бууж ирчихдээ n тэнцүү логарифм А суурьтай B бол таах нь тийм. За тэгвэл нөгөө 24 дугаар бодлого маань яг энэний маань эсрэг бодлого байгаа. Логарифм А суурьтай B нь n бол зэрэгт төвшүүлнэ гэж. За тэгэхээр логарифмын суурь маань илтгэгчийн суурь болдог. Логарифм А суурьтай B-гээ бас чөлөөлье, илтгэгч рүү шилжүүлье. Тэгэхээр А-гаа хайш нэг оруулчихад А-гийн n зэрэг нь B-тэй тэнцүү гэсэн илтгэгч рүү шилжиж байна тийм. За 25 дугаар бодлого харъя. Дараах логарифмуудыг өсөх хэрэмбээр байрлуулаарай гэсэн юм. За бодлтыг харъя. За ямар ч сан логарифм 3 суурьтай 9, 3 суурьтай 4, 3 суурьтай 23-ыг эренблээ эхлээд. За яагаад туснаас мөл ижлэхэн суурьтай 3 суурьтай байхгүй. Тэгэхээр логарифмын суурь нь хэрвээ 1-ээс их байх юм бол өсөх хөгжөд тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл өгсвөл ихнийх бага нь бага гэсэн. Тэгэхээр логарифм 3 суурьтай 4, 9, 20 хамгийн их нь 20, дараа нь 9 нь 4 байх. За ямар ч ингэ логарифм 3 суурьтай дотроо бол ийм эренбитэй байх. За дараа логарифм 2 суурьтай маань бас 1-ээс их суурьтайс өсөх функц. Тийм учраас 2, 8, 2-ын маань 8 их бол таах нь. За одоо эндээс цөмөрөө нэг үйл ажиллагаа хий. За логарифм 3 суурьтай 9 маань 9-ийн маань 3-ын квадрат. Тэгэхээр логарифмын арын илэрхийллийн зэрэг маань уршаа ороод үржигддэг. Тэгэхээр 2-ын хүчин логарифм 3 суурьтай 3 буюу логарифмын арын илэрхийлэл суурь 2 маань адилхан байх юм бол 1 байдаг. Тэгэхээр энэ маань 2 гарах. Тэгэхээр логарифм 9 суурьтай 3 суурьтай 9 маань бол 2 байх нь. За тэгэхээр энд бол 2-ын тоо байх нь тий. За дараа нь логарифм 2 суурьтай 8-ыг үзье цөмөр 8 логарифм 8 гэдэг маань 2-ын 3 зэрэг. Тэгэхээр логарифмын арын илэрхийлэл уршаа орж үржигдэхээр 3 хүчин логарифм 2 суурьтай 2 буюу 2 суурьтай 2 чинь 1 гээд 3 гарлаа. Тэгэхээр логарифм 2 суурьтай 8 маань 3, 2 суурьтай 2 маань 1 байх нь. Логарифм 3 суурьтай 9 маань бол яах нь 2 байх нь тий. За эндээс харангуут логарифм 3 суурьтай 27 үзье. Зүгээр тусдаа аваад үзье тий. Тэгэхээр логарифм 3 суурьтай 27 гэдэг нь 3-ын куб буюу 3-ын зэрэгт нь уршаа орж үржигдэхээр 3 хүчин логарифм 3 суурьтай 3 буюу 3 гарч ийн. Тэгэхээр энэ яагаад энийг багш нь авч үзсэн бэ гэвэл логарифм 3 суурьтай 27-нд 3 гарч байгаа юм чинь өсөх функц учраас логарифм 3 суурьтай 20 маань бол 3-аас ямар тоо бага тоо. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гэж байгааг бол логарифм 2 суурьтай 8 маань 3 юм чинь логарифм 3 суурьтай 20 маань бол 3-аас бага тоо болчих ш. Тэгэхээр хамгийн их нь яах нь логарифм 2 суурьтай 8 байх нэ гэдэг эндээс яах нь дүгнэлт хийж байгаа. За тэгэхээр хамгийн их нь логарифм 2 суурьтай 8, 3,
Тэгэхээр энэ маань бол 3 суурьтай 27 маань бол 3, харин 9 маань бол 2 гарч байгаа юм чинь 20 маань бол 2 гарантай тоо болох нь шүү дээ. Логарифм 3 суурьтай 20 минь. Тэгээд дараа нь логарифм 2 суурьтай 9 маань 2. Тэрний дараагаас логарифм 3 суурьтай 3 маань бол 1 шүү дээ. Тэгэхээр логарифм 4 суурьтай 3 суурьтай 4 маань бол 1 гарантай тоо болдог. Тэгэхээр логарифм 2 суурьтай 2 маань хамгийн бага нь буюу 1 нь байх нь. За ингээд өсөх хэрэмбээр байрлуулчлаа. За 26 дугаар бодлого харъя. 10-ийн 1-ээс асах логарифм 10 суурьтай 5 илэрхийлэх утгаар ээлж гэдэг өв тэмээн байхгүй болохоор суурь нь 10 байдаг тийм ээ. Тэрийг товчод бичдэг тийм. За тэгвэл 10-ийн зэрэг маань хасж байхад хэдий тоосдгол хувааж байгаа зэргүүдийн хооронд тосдог. Тэгэхээр логарифм 10 суурьтай 1-ийг хуваах нь биш 10-ийн 1 зэргийг хуваах нь 10-ийн логарифм ээлжийг 5 гэж бичнэ. Тэгэхээр нөгөө зэрэг маань хэдий тасдаг байвал хувааж байгаа зэргүүдийн хооронд тосдог учраас эйгүүрээ буцаачлаа тийм. За 10-ийн 1 зэрэг бол эндээс авлаа 10. Харин ээлжи гэдэг маань логарифм 10 суурьтай 10 гэдэг шүү дээ. За тэгэхээр нэг илтгэгчийн чанар үүдээ тийм. А-гийн логарифм А суурьтай Б байх юм бол шууд Б гардаг. Өөрөөр хэлбэл зэргийн суурь логарифмын суурь адилхан байх юм бол шууд зэргийн логарифмын ар илэрхийлэл маань манай утга гардаг. Тийм учраас 10-ыг хуваах нь 5 бол. Эндээс 15 дугаар 2 үү тийм. За ингээд илэрхийллийн утга 2 гарлаа. За одоо 27 дугаар бодлогыг харъя. Логарифм y суурьтай 7-оос асах 2x арын илэрхийлэл тэнцүү тэг байх нэ. За эндээс эхлээд бодолтой байхын тулд зөвхөн логарифм дээр заавал тодорхойлж бодох хэрэгтэй. Хувьсгч ороод ирсэн байна тийм. За тэгэхээр логарифмын арын илэрхийлэл буюу 7-оос асах 2x нь тгээс их байх хэрэгтэй. Суурь y нь тгээс их бас 1-ээс явах нь ялгаатай байх хэрэгтэй. За энэ гурыг санаж байгаа цөмрөө бодлогоор үтээ. За тэгэхээр эхлээд цөмрөө логарифмаа яах нь чөлөөлье. За логарифмаа чөлөөлөх энэ зэрэгээ y-ийн суурьтай ийш нь хойш нь оруулах юм бол логарифмын эсрэг функц нь уруу функц нь илтгэж байгаа. Тэгэхээр 7-оос асах нь 2x маань y-ийн тэг зэрэг болох нь. За тэгэхээр логарифмын суурь зэргийн суурь болно тий хойш орохоор. За тэгэхээр ямар ч тооны тэг зэрэг хэд вүлээ 1 байдаг. Тэгэхээр эндээс 7-оос асах нь 2x нь 1 буюу 1-ийн уршаа оруулаад 2x хойш оруулчвал 7-оос асах нь 1 нь 2x тэнцүү. Эндээс 6 тэнцүү 2x буюу x тэнцүү 3. За тэгэхээр манай хариу мөн үү биш үү цөмөр заавал шийдэх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ тодорхойлолт орчин үг шалгах. Тэгэхээр 2-ыг 3 шил 6 7-оос 6 асах тгээс их мөн байна. Тэгэхээр энэ манай шийдэх мөн байх нь. За логарифм тэгштгэл бодож байгаа учраас багш нь тодорхойлох мужиг бүтэн бодохгүй шууд гарсан хариугаа орлуулж тавиаж бодож байгаа шүү. За дараа нь 28 дугаар бодлого харъя. Логарифм 2 суурьтай 5-аас асах нь 2x тэнцүү 3 дээр нэмэх логарифм 2 суурьтай x дээр нэмэх нь 1 гэсэн тэгштэглийг бодоорой гэж. За бодохын өмнө мөн адил тодорхойлох мужиг логарифмын арын илэрхийлэл тгээс их байх хэрэгтэй. Хувьсгч орж ирсэн учраас тодорхойлох мужиг заавал бичнэ. 5-аас асах нь 2x нь тгээс их 1 дээр нэмэх нь x нь бас тгээс их байх хэрэгтэй. За үүнийхээ дагуу цөмрө бодлогоо бодъё. За тэгэхээр логарифм 2 суурьтай 2 суурьтайг адилхан байгаа юм чинь энэ логарифмаа өршөө оруулчих. Тэгэхээр логарифм 2 суурьтай 5-аас асах нь 2x асах логарифм 2 суурьтай x дээр нэмэх нь 1 тэнцүү 3 байна. За ижилхэн суурьтай логарифм хасаж байхад арын илэрхийллийн хооронд нь яачдаг хуваачдаг. Тэгэхээр логарифм 2 суурьтай 5-аас асах 2x угаах нь x дээр нэмэх нь 1 болчихно. За энэтэй мөн адил логарифмаас чөлөөлье. Логарифмын суурь маань зэргийн суурь болно. Ашигаа орохоор 2-ийн 3 зэрэг болох нэ. За тэгэхээр 5-аас асах нь 2x маань 2-ийн 3 хуваах нь x дээр нэмэх нь 3 маань 2-ийн 3 зэрэгтэй тэнцүү. За нэг нь тодорхойлох мужираа x дээр нэмэх нь нэгээ тгээс их гэж бичсэн юм чинь энийг шууд хоош нь үржүүлж явах болно. Тийм ээ тодорхойлох мужирын дугасаа тэгтэл үзэхгүй юм чинь. За тэгэхээр 5-аас асах нь 2x маань тэнцүү 8-ыг x дээр нэмэх нь 1 болох нэ. За эндээсээ хаалтаа яах нь задлаад 8-аараа тэгээд хасах 2x хойш оруулаад нэмэх 8 оршоо оруулаад асчих юм бол 5-аас асах нь 8 8x дээр нэмэх нь 2x боллоо. Эндээс 10x маань асах 3-таа тэнцүү буюу x тэнцүү асах 3-ны 1 байна. Асах 10-ны 3 байна. За асах 10-ны 3-аа мөн бишийн дахиад тодорхойлох мужиг. Тэгэхээр нэг асах 10-ны 3 дээр 1-ийг нэмэхээр тгээс их тоо ойлгомжтой тийм. Харин хасах 10-ны 3-аа хасах 2-оор чигээр нэмэх болчихно. Тэгэхээр 5 дээр тоо нэмэхээр улам тгээс их болно шүү дээ. Тэгэхээр энэ шийд маань манай шийд байх нь мөн байх нэ. За ингээд энэгээр та бүхэндээ 28 хүртэлх бодлого явах нь бодлоо. Дараагийн удаад цөмрөө дахиад 14 бодлого нэмж